За өнөөдөр би нэг юм сэдвээр ярих гэж бодож байна. Мэдээж ярих уу, байх уу гэл нэг нэлээд удаан ботсон. Гэхдээ яг би та нартай би өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж ингэж бодож байна. Яг дэлхий дээр маш олон хүмүүс сэрж гин, янз бүр болж байна. Тим одоо юу шилжиж гин гэж ингэ ярьдаг. За энэ яриа сүүлийн олон жилүүдэд ялангуяа 3-5 жилийн хугацаанд нэлээд эрчтэй болсон гэж хэлж болно. За энэ зөвхөн одоо Монголд ч яриад байгаа юм биш. Энэ бас гадаадын орнуудад ч гэсэн бас хүмүүс яриад идэм байлаа. Тэгээд ер нь хүмүүс ингэдэ би сэрсэн байна уу, сэрээгүй байна уу гэдгээ бас мэдхийсэн гэж ингэж ярьдаг юм даа. Би маш олон подкастуудыг ингэ сонсдог байхгүй. Тэгэхээр тэр дотроос би нэг юм сүүлийн үед одоо нэг сарын хугацаанд би нэлээд өвдөд ингээд байж хата энэ подкастыг би санаандгүй болоод ингээд сонсон. Тэгээд би дагаад ингээд сонсож байгаа. Энэ сүүлийн үеийн залуучууд маш их мундаг болсон байна. Одоо бид нар хөшгөнгэлтгүй те залуучуудаа сонсох одоо маш их юмыг мэдээ суртан хүмүүсээс суралцах юм хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг нэлээд санал нэгтэй байдаг. Тэгээд тэр утгаараа шимүү энэ подкастыг сонсоод би та нартай саналаа хуваалцъя гэж бодлоо. За тэгээд энэ дээр би ийм би энэ таблет хараад яриад байгаа. Тэгэхээр энэ дээр сэрэлтийг таних нь гэдэг ингээд 8 гол шинж гэдэг ингээд ярьж байгаа энэ хоёр бүсгүй байгаа. Тэгээд маш их уултай үндэстэй ингэж ярьдаг учраас надад их таалагдаад байдгийг. За одоо энийг сонсон хэдүүлээ. Илэрдэг шинж тэмдэг бол ижил тоотой цагуудыг ер нь ижил тоонуудыг харж эхэлдэг алтж. За тэрэн дундаа 11 гэдэг тоо хамгийн алтжтай шүү. Тэгээд 11 одоо 22 ч юм уу те цагуудыг харж эхэлдэг тоонуудыг ижил тоотой машин, ижил тоотой цаг, за ижил тоотой дугаар, ижил тоотой юу гэдэг ерөөсөө л ижил тоонууд. Дээрээс нь бас нэг анзаарснаар гэх юм бол хүн өөрийнхөө нөгөө төрсөн он сартай адилхан цагийг аяух хараад идэм билээ. За ингэж ярьж байгаа. Тэгээд энэ одоо ер нь бүхэл хүмүүс яриад итгэжтэй юм ижил тоо харсан ямар ч юм бэ гэл тэгэл интернетээр ч зөндөө юмнууд бичсэн байдаг. Хүмүүс их ингэсэн гэж ярьж. Тэгээд миний хувьд гэвэл бас иймэрхүү цаг үе бол мэдээж байсан. Зөндөө олон юм ижил юмнуудыг хараад ер нь бол хүнд их анзааргал хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээд тэрийг одоо энэ хоёр бүсгүй гэж ярьж байгаа болохоор орчлын ертөнц бол тантай ингээ холбоо тогтоох гэж та өөрийгөө анзаарч эхлэе гэсэн ийм тохиог өгөөд байна гэж ингэж хэлдэм байлээ. Тэгэхээр ийм юм надад босно уу гэвэл ингээ болсон байгаа. За дараагийн сонсъё. За хоёр дахь шинж тэмдэг маань за бид нар нөгөө бүх зүйлд асуулт тавьж эхэлдэг. Буюу яагаад гэдэг асуултууд ингээд цаанаасаа толгой дотор ундарч гарч ирээд байдаг. Ер нь бол цаад утгаараа болохоор утга учирын ирэлт гардаг гэдэг санаа. Одоо миний итгэж байгаа зүйл маань ер нь яагаад би энд итгэдэг, хүн яагаад байдیں, би яагаад төрсөн, би юу их гэж төрсөн. Ер нь бид нар яагаад энэ дэлхий дээр байгаад байгаа юм? Бид нар хаанаас ирсэн гэл ингээд бүр юм яагаад нь дуусгайлцдаг яг нэг юм хөөгчтэй хөөгч яагаад гэж асуудаг шүү дээ тий. Яг нэг тийм төлөвт орчдөг. За хоёр дахь нь болохоор яагаад гэдтэй юм асуулт байгаа. Миний хувьд гэвэл би нэг ингэж нэг яагаад гэж асууж байгаагүй юм шиг байна. Тэгэхээр яг яагаад ийм харин яагаад гэж нэг асуугаагүй гэхэрнээ би яагаад одоо гинт ийм нориогт амьдраад байгаа юм бол гэдэг ч юм уу. Яагаад би одоо нориог хүнтэй суудсан юм бол гэдэг юм уу. Яагаад тэр манай хуучин нөхөө надад муухай тийм зан гаргасан юм бол гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнуудыг асууж яасан болохоос орчлын ертөнц яагаад яасан би яагаад төрсэн бол энэ гэж тийм бол ерөөсөө миний хувьд бол болж байгаа юм байна. Яг болсон том юмнуудыг л яагаад надад би тэгсэн юм болоо гэдтэй ингэж бодох юм уу ингэж гардаг. За ингээд 3 дугаар гол шинж тэмдэг манайхан за юу ч хийсэн ядраад байдаг. За ажил хийсэн чи ядарсан. За ер нь юу ч хийсэн унтаад байгаа юм ядраад идэх тий. Амар ядардаг. Ядраа юм сүнсний ядаргаа юм шиг тий. Бүр монголчууд ярьдаг шүү дээ. Өө энэ хөөрх юм нөгөө ядаргаа нь ясандаа тулчичтэй гэдэг шиг тий.
ингээд амар хөвтчихэж олон хүчтэй хөвтмөр санагдчихсан. Унтчих дахиж унтмаар. Тэгээд унтмаар юу гэдэг. Тэ нэг юм унтсан ч гэсэн эргээд нэг юм задуулсан юм шиг сэрэгддэг тий. Юм бүр ингээд гар хөлд өвчтэй юм шиг тий. Бүр ядраад нэг тийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээд хэдүүлээ ингээд яагаад ядардаг мэдрэмж аваад байдаг вэ гэхээр за хүн болгон бид нар сүнстэй гэж яриад байгаа тийм үү? Тэгэхээр энэ сүнс маань буюу биднэрт энэ амьдрал дээр хийх гэж ирсэн ажил за амьдралын зорилго гэдэг зүйлс байдаг. Тэгэд хүн тэрийг хийхгүй яваад ахаар хүн чинь нөгөө өөрийнхөө дургүй юм ихтэй хийх ёсгүй юм хийгээд хар чинь хүчлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн аливаа зүйлийг хүчилж хийхээр илүү их энерги эрчмийг зарцуулдаг өөрөөсөө. Тэгэхээр та ядраад байгаа гэсэн үг ээ. Яадаг л та хэвийн хэмжээнээс илүү их эрчим бээсээ гаргаж байгаа гэсэн үг. За энэ дээр 3 дахь нь бол ядрах гэж юм тий. Унтсан ч унтаагүй юм шиг болох гэд. Тэгэхээр иймэрхүү юмэг бол ядраад байна ингээд байна гэдэг яриа бол ерөөсөө энэ паасаагүй тий хүүхдч битээ хэл том хүн өндөр настан за одоо бүхий л ажил хийж байгаа баг бүх хүмүүс ингэж надтай хамт ярьж байгаа сонсогддог. За энийг болохоор баг нийгмийн одоо өвчин гэдэг ч юм уу гэж ингэж яриад байгаа. Тэгээд тэрийгэ тайлах арга зам гэхлээр хүмүүс хоббич гэдэг юм уу янз бүрийн хөгжүүлээд яваад байна. Дуртай маа хийж нөгөө ядраагаа гаргаж байна. Тэгээд унтлагын тэр чанараа сайжруулж ийн гэж ингэж яриад байгаа. Миний хувьд гэвэл бас ядарнаа. Бас нэлээд ядардаг болсон. Тэг би энийг яг мэдээж миний одоо аюу цэвэрлэлтэй настай холбоотой ч юм уу эсвэл одоо энэ шинэ хамт олон дотор тий ажиллах гэдэг ингээд хичээгээд огтодох өөр ёс заншилтай хүмүүсийн дунд ингээд нэгдэж ажиллах гэж ингэж энээсээ болоо ядарч ийн гэж ингэж бас бодож байсан. Гэхдээ ягаад ч юм мэдээж энэ бол бас тийм ч юм байгаа. Би мэхтэй сэтгэхүйн хувьд нөгөө талаас гэвэл бас магадгүй юм сэрэлт нь болох гэдэг ингээд ядраад байгаа ч юм болоо гэж би бас сүүлийн үед ингэж бодоод байгаа. За дөрөв дэх шинж тэмдэг нь болохоор бид нар нойрны асуудлуудтай тулгарч эхэлдэг. Яг. За жишээ нь зарим нь нойр үүдэлд орж болдог. Бүр нэг унтгаа ичлээ гэдэг тэгдэж штэ шаш уу болчлоо. Тэгэнгүү заримийнх нь бүр ингээд цогсоо заггүй зүүдлээд юм зүүдэн тодроод эхэлдэг. За нэг бол тодорхой нэг цагт байнга сэрээд идэг болчдөг. 3-4 хооронд ч юм. Тий яг үүрээр шүн дунд тий. Тий яг юм сэрүүлэх тавьсан юм шиг сэрдэг. Тий. За ийм одоо ингэ дөрөвдөх нь болохоор нойрны асуудал болж ирж байна тий. Зүуд одоо юу болох, сэргийг болох. За дээрэс нь одоо юу гэдгийг унтсан ч тэр богино хугацаанд унтсан ч гэсэн бас зарим нь маш хүчтэй болдог. Зарим нь болохоор унтаад байсан ч гэсэн ингээд өглөө нь босоход ингээд ядарсан байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудын дээр яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол би зөндөл олон найзуудтайгаа ярьж байсан. Ер нь зүүдэлгүй хүн гэж ер нь байдаг юм шиг байна. Манай монголчууд их зүүд их зөнтэй гэж ярьдаг. Ер нь бол зөнгүү зүүдтэй хүн бол бараг Монголд бол байхгүй байх. Тэгэхээр би ч гэсэн бас их зүүдэлдэг. Ер нь тэгээд энэ хоёр одоо мэдээж маш их сурвалж явуулдаг энэ туршлагатай хүмүүсийн яриаг ингээд сонсож байхад зүүдийг зөв тайлбарлах чухал гэдэг байна. Тэгэхээр маш олон хүмүүс би тэг зүүдлээ. Би одоо яах вэ гэж асуудаг гинэ. Тэгэхээр та тэр бол зүүд чинь ингээд болох ч юм уу оргоор нь л ингэж танд өвдөцсөс чинь ингэж өгч байгаа учраас яах нь та тэр зүүдийг та өөрөө л тайлах хэрэгтэй, зөв тайлах хэрэгтэй. За тэгэхээр зөв тайлаас сурчих юм бол яах нь тэр зүүд чинь ингээд сайхан болоо явчихна. Тийм учраас тэр зүүдээ буруу тайлдаг ч гэдэм үү өөр гадны хүнд ч юм уу нэг их яриад ингээд ах хэрэггүй зүүд өөрөө тайлж сураарай гэдэг ингэж зөвлөсөн билээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би бас их нэлээх зүүдний зөнтэй хүн байна. Тэгээд тэрийг одоо ингээд маш их зөв тайлаад байхсан гэж ингэж бас боддог. Яг болохгүй муухай зүүдлэх юм бол тэрийг одоо зайлуулдаг ч гэдэг юм уу тийм янз бүрийн аргыг би зөндөө олон хүнээс сурч сонсч байсан л да. Тэгээд тэрүүгээрээ бас зайлуулад явах хичээдэг. За ийм байна. 5 дахь шинж тэмдэг. За сэтгэл готрол, сэтгэл хоосрол, за бид нар депрессдчлээ гэдэг те. Ийм ямар нэг ийм дутуу мэдрэмжтэй. Тийм, burnout болчлоо гэж бас ярьдаг.
За 5 дахь шинж нь сэтгэл гутраал нэг хоосрох мэдрэмж гэдэг ингэж энэ хоёр бүсгүй ярьж байгаа. Тэгээд за сэтгэл гутрах юм уу хоосрох юм мэдрэх үед орж исэн үү гэвэл орж исэн. Ер нь бол ордог. Үе орчдөг. Тэгээд та нар ч гэсэн бас орж исэн байх гэж бодож байгаа. Яа тэгэхээр ерөөсө хүний амьдралд те гэгэрсэн гэгэрээгүй сэрхгүү тиймэрхүү ямар ч хүний амьдралд юм хоосрох юм burnout тэгээд бүр ингээд хит юм бүр ямар ч хүсэлгүй болдог ч юм уу иймэрхүү юмнууд одоо эргэн тойрны энэ хүмүүстэй ч гэсэн болж байна. Манай Монголд ч их байдаг Норвегч адилхан бүхэл газрын хүмүүст иймэрхүү юмнууд болж байна. Тэгэхээр тэр нь болохоор одоо энэ хоёр бүсгүй одоо яран дээр маш олон хичээл заасан хүмүүс тундаас нь иймэрхүү хоосрох тийм мэдрэмжэнд орж исэн тохиолдлууд бол нэлээх байсан байна л да. Тэм учраас энийг 5 дахь одоо нийтлэг шинж гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр яг уу би одоо ингээл нэг хоосроол нэг юм сэтгэл юм сонирн болоод ирдэг. Тэр үед нь яаж одоо тэрнээс гарддаг вэ гэхээр би ч нэлээ алхдаг тийм юм би гайг байх юм бол ингээ алхаад идэг. За тэгээд алхахаар ингээ сэтгэл санаа сайхан болоод гайг болдог. За дараа нь өөрийнхөө ижил одоо үзэл бодолтой хүмүүс шүү дээ тийм хүмүүстэй ингээд юм ярихлаар бас их юм гоё болдог. Тэр хоосрлоос гардаг. Зөвхөн би ганцаар ингээд байгаа юм биш байна. Бусад хүмүүс бас ингээд юм байна гэдгийг мэдрэх. Тэгэхээр бас их гайг болчдөг байхгүй. Тэгэхээр бас энэ хоосролт одоо нэг юм юучгүй болцсон юм шиг ийм мэдрэмжийг хүмүүс тайлдаг арга замууд байдаг баг. Тэгээд энэ нь бол сэрэлтэй холбоотой ч байсан холбоогүй ч байсан хүмүүс яаж тайлдаг гэдэг бас доор бичүүлэх зүгээр байна. За дараагийн шинж тэмдэг бид нар нөгөө цаанаасаа ийм сүнслэг бэлэг ертөнцийн мэдээлэл рүү өөрийн мэдлэгөө татагдчих эхэлдэг. Тэрийг нөгөө судалж эхэлдэг тийм. Сүнс гэж юу юм те? Үхснийхаа дараа бид нар яадаг вэ? Дахин төрөлт тий reincarnation гэж яриад энэ байдаг уу? Хоосон чанар гэж бурхан багшин яриад байдаг нь юу юм? Өвөг дээдсүүд гэж хийн тий? Энэ дэлхийг амтай гэж яриад байгаа юм. Юу яриад байгаа? Тэнгэр юу юм? Орчлон ертөнц одод юу юм? Дэлхийгээс өөр амьдрал уршдаг уу? Тий. Энерги гэж юу юм? Тий. Чакра гэж юу юм? Тий. Долоон үрд гэж юу юм? Яагаад? Тэгэхээр зарим нь таро гэж юу юм? Сахиулан тэнгэрүүд гэж юу юм гэл ингээд. За ийм юм тохиолдож ирсэн гэвэл бас л мэдээж тохиолдож ирсэн тий. Ер нь бол ийм юм руу өөр ирэхгүй ингээд татагтаад байдаг. Тэгээд өөрөө мэдлгүй ийм зүйлд маш их цаг энэ төр зарцуулсан байдаг. За тэгээд янз бүрийн санаандгүйгээр подкастуудыг сонсдог ч юм уу. Эсвэл тийм номын санд орлоо гэх тийм ном руу татагддаг ч гэдэм юм уу. Эсвэл одоо юу гэдгийг санаандгүй янз бүрийн одоо багш нарын бясалгалыг олж хараад тэгээ өөр тийм тохиромоор тийм зүйл дээр очиж суудаг ч гэдэм юм уу. Тэгээ тэр суусан тэр цаг хугацаанд жаргалтай байдаг ч гэдэм юм уу. Нэг иймэрхүү мэдрэмжүүд бас их гарч ирсэн. Тэгээд яг хөө энэний даваа би нэг 2-3 янзын бясалгалын хичээлд суусан юм байна. Тэгээ ер нь яг хөө тэнд ингээд сууж байхад багш нарын ярьж байгаас ингэж хүн ингээл янз бүрийн юм тушаал ингээл үзэж явж байгаа. Сүүлд нь бол хамгийн одоо өөртөө тохирох тэр одоо зүйлийг олсон олдгоо гэж хэлж байгаа. Тэгэхээр амьдрал бол мэдээж маш их том аялал байгаа. За өөрийгөө олно гэдэг нь бас их том аялал юм шиг байна. Яг хоо надад бол би зүгээр ийм зүйл татагдал тэгээл тэр номын аваад уншдаг ч юм уу, подкастын сонсдог ч юм уу. За тэр бясалгалын юу заруудыг олж хардаг ч юм уу ийм байдлаар очиод нэг суугаа явдаг. Тэгээд энэ бол яг би бодохдоо би өөрийгөө олох гэж яваад байна л гэж бодод байгаа. Яг ингэж сэржэн мэржэн гэсэн ийм юм бол байвал томор надад бол бодогдохгүй л яваад байгаа л да. Тэгээд та нар бас ийм байдалтай таарч исэн болов уу гэж бодож байна. За дараагийн шинж тэмдэг бол бид нар тийм амьдрал тийм хүн цохилтууд орж ирдэг. Жишээ нь одоо хэмжээний гарц тий одоо үнэтэй цайтай юм алдах. Эсвэл ойр дотныхоо үнийг алдах, эсвэл өөрөө өвдөх, ойр дотны хүн өвдөх ч гэдэг юм уу тий. Ийм хүнд хэлбэрийн нэлийн хүнд цохилтууд орж ирдэг. За хамгийн хүнд хэцүү нөх юм бол үхэл хаагцал тий. Ийм зүйл тохиолддог шүү дээ. Яг хамгийн их хайрладаг тэр дотны хүн маань өөд болоход хүмүүс одоо маш хүнд тийм сэтгэл зүйн цохилт аваад шоконд ороод
Тэгээд тэр унтаа үнийг яг нэг ингээд алгад харч амар хүчтэй сэрнэ шүү дээ. Тэгээ унтж байгаа үнийг тэр шиг л юм болдог юм шиг байна. Тэгэхээр за ийм нэг одоо тохиолддог юм гэвэл хүн дээр өвдөх ч юм уу, ямар нэгэн билээр сайн хэлж ирч тийм ээ, хөл хагцл гэдэг юм уу, ямар нэг юмнууд ийм хүнийг ингээд цочтлон сэрээтлэн гэдэг ийм юм бол тохиолддог гэж байна. Тэгээ миний хувьд гэвэл ийм юм бол одоо азар муухай юм нь бол болоогүй л дээ. Гэхдээ яг ингэж өөрийн мэдлгүй өөрийгөө хамгаалах тийм амар шийдвэрт ингэж орж исэн ийм тохиолдол байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоогоор би тэр одоо нэг ийм хүнд процесс бол надад болсон. Тэг би одоогоор би яаж тэрнээс би ингэж гарч чадсан гэдгийг би одоогоор ерөөсөй ойлгодоггүй. Тэгэхээр одоо би тэрийг одоо би бодохдоо юу гэж боддгоо гэхлээр ер нь яг уу надад бол ингэ бурхан одоо ийм өвд эцэс маань маш хайртай юм байна. Тэгэхээр бас нэг эрт явуулчих гэж бас бодоогүй юм шиг байгаа. Тэгэхээр тэрүүгээрэн те ямар нэгэн байдлаар намайг одоо аварсан ийм юмнууд байдаг. Би ер нь бол хүмүүс ингээд нэг яг гарцаагүй тохиолдолд өөрийгөө аврах тэр механизм нь бүр өөрөө ирэхгүй гинэт гарч ирдэм мэр гэдэгтээ бол би санал бол нэгтэй байдаг. Тэгээ тэр утгаараа надад бол ийм тохиолдсон. Тэгээд энийг миний ойр дотн байсан тэр хүмүүс л мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр надад ингэж намайг ингээ маш хүчтэйгээр ийм юу гэмдэ цочролч гэдэг юм уу тиймд оруулаад тэгээд өөрийн ирэхгүй өөрийгөө хамгаалуулж чадаад өдөө тэрнээс ч олон жил амьдарчлаа шүү дээ тийм ээ. Ийм байдал явуулж байгаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр хүн тулгарч байгаа бэрхшээлтэй хүнд бэрхшээлүүд юм уу? Эсвэл одоо хүн тулгарч байгаа хүнд өвчин зовлонгууд гэдэг юм уу? Эсвэл хүн тохиолдсон ямар нэгэн хэцүү бэрх юмнууд гарлаа гэхэд тэр хүннийг чи энийг одоо даваад тулж чаднаа л гэсэн ийм одоо тохиоч гэдэг юм уу гэдэгтээ би санал нэгтэй байгаа. Хүмүүс хэлдэг ч те нөгөө даах ачаагийн л өгдөг те тэрийг дагаал гарчих юм даваал гарчих юм бол цаана бас ингээд шагнал нь байж байгаа гэдэгтээ яг адилхан би ингэж бодогдож байгаа. Тэгэхээр энэ бас ийм намайг сэрэх гэжсэн ч гэдэм үү намайг одоо юу гэдгийг чамайг ийм хамгаалдаг ийм бурхан тэнгэр ийм байдаг шүү. Чи тэрэнд байнга өртөө ачааг нь хариулж явах хэрэгтэй гэдэг ч юм уу ийм юмыг тухайн үед надад өгчөөсөн байх гэж ингэж би бодож байгаа. Тэнгүүд бид нар нөгөө одоо энэ сэрэлтийн явцад те альва юмыг яг үнэхээр юм гэдэг чинь цаанаасаа миний мэдрэмжээр надад зүүн орж ирд юм байна, бодлоор орж ирд юм байна те. Ерөөсөө ертөнц надад яг хаашаа явах юм маань ингээд чиглүүлээ заагаад ирдэг юм байна гэдгийг үнэхээр сайн ойлгосон үед бид нар юмс зүгээр нэг тохиолддог юм байна гэдгийг ойлгож ухаарч эхэлдэг. Тэгээд ирэхээр бид нар юмд маш гярхай ертөнцөөс ирж байгаа дохио мессежүүд дотроос ирж байгаа тэр зөнгүүдийг хүлээж авч сурдаг. Тэгээд ирэхээр ийм давтамжууд үсч эхэлдэг тий. Нэг ийм тохиолдлоор байдаггүй гэдэг шиг ийм сонин гайхалтай үйл явдлууд тохиолдож эхэлдэг. Давхцлууд гэх юм уу? Гинт явж ийснаа уулзах хэвээр үнтэйгээ уулзчихдаг ч юм уу. Эсвэл яг өөрт хэрэгтэй байсан үгээ уншчихдаг ч юм уу тий. Санамсаргүй гэдэг тохиолдол энэ орчлонд эзэгэж оршдоггүй гэдэг байгаа шүү дээ. Бүх зүйл тэр том зураг те төлөвлөгөөний дагуу явагдчихдаг. Бүх зүйл санамсартай байдаг. Тий. За ингээд ойр сонсож байгаа юм подкастууд ихээс сэрэлтийг таних нь буюу сэрэлт одоо сэрж байгаа хүний 8 шинжийг та нартай бас хуваалцаж ингэж ярьлаа. Тэгээд энэ подкастууд маш их сонирхолтой ийм санаа амаач гэдэг юм уу ийм зүйлүүд байдаг. Маш олон подкастуудыг олон янзын өнцгөөс сонсдог. Алхаа явж байхдаа, гэртээ амарч байхдаа ч юм ингээд сонсдог. Орондоо ингээд хитж байхдаа ч юм уу. Тэгээд энэ сэрэлттэй холбоотой хүн төрөлхтөнд сэрж байгаа тийм 90 руу орж байгаа гэдэг ийм юмыг ингээд ярихад мэдээж миний мэдлэг бол хүрэхгүй. Би зүгээр тэр сэрсэн хүмүүсийн яриаг сонсох юм туртай ийм л хүн байгаа.
За би өөрийгөө сэрсэн үү сэрээгүй юу гэдэг би бол мэдэхгүй. Ямар ч тач яг хуу аливаа юм эрэг өнцгөр те олоод харж байсан гэсэн ийм одоо хандлага гэх юм уу эсвэл ийм бэлгийнүүд гэдэг юм уу ийм юм сүүлийн үед бол дэдгүй ихсэж байгаа. За тэгээд аливаа юмыг яг хуу яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг ийм одоо үзэл бодол нэлээд одоо сууж байгаа гэж хэлж болно. Хүн болгон өөр тийм ээ хүн болгоны одоо үзэж тулсан амьдрал за хүн болгоны үзэл бодол царайд цус өмсөн хувцас гэд бүх юм өөр байгаа. Тэр хүн өөрийнхөө одоо тэр байдлаар л те оршин тогтнож байгаа учраас за тэгээд дээрэс нь хүн болгонд сайхан чанарууд их байдаг. Зүгээр тэр хүний байгаар нь л хүлээгээд авчих юм бол өөрөө нэг зоохгүй бусдыг бас их зоохгүй ингэж өөртөө тайван амгалан байдлыг бий болгож бас болт юм байна гэдгийг бас суралцах гэдэг ингээд явж байгаа. Тэгээд мэдээж ийм одоо үзэл бодлууд, ийм зүйлүүд одоо сэрэлдэхээс илүү одоо энэ 50 жилийн хугацаанд үзэж төлсөн туршлагууд байгаа. Уулзж исэн хүмүүс байгаа. За тэгээд тэр уулзж исэн хүн болгоноос юм сурсан байгаа байхгүй юу. За тэгээд гарч исэн алтаанууд байна. Энэ болгоноос ингээд суралцсан явсан. Тэгж ботхоор бас нэлээ одоо хар чиглэл рүүгээ биш бас арай жоохон тийм гэгээ гэрэлтэй зүйл рүүгээ бас төлөвшөж явсан болов гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр тэр ч утгаараа би ингээд нөхөртөө харьцдаг байхгүй юу. Ер нь залуу байхад ч бас их тийм амгалан одоо хэлийг гэснээ хэлцдэг тий. За тэгэл дээрэс нь юу гэдэг өөр уцаараа жил гаргацдаг ч гэдэм үү. За ийм л байсан байгаа да. Илүү их одоо үзэгдэх өнгө төрхөнд илүү анхаардаг байсан ч гэдэг юм уу тий. Гэтэл одоо тэр тиймэрхүү юм бол зүгээр хормын төдий ингэж алга болдог. Тэгэхээр одоо яадгийн дотоод мөн чанар гэдэг юм нэг чухал юм байна гэдгийг бас мэдэх гэж хичээгээд ингээ явахаар бас аливаа юм чинь бас гайхамшигтай байд юм байна. Та нар тиймдээ ч одоо би нөхөртөө бас ингээд дажгүй ингээд сайхан хэл амаа олцоод ингээ өөр шал өөр соёлтой өөр одоо шашинтай юм уусаа хэрнээ хэл амаа ингээл олцоод бас би энийг хайрлал ингээд яваад байгаа байхгүй юу. Тэр хүнийг хэрэг өөрчлөх юм бол би өөрөө маш их зовно. Тэр хүн намайг өөрчлөнө гэвэл маш их зовно. Тэр хинийгээ яг байгаар нь хүлээн зөвшөөрөөд за тэгээд хинийхээ сайн сайхан талыг олж хараад хэнийг нэгэ ядрах юм бол өвдөх юм бол илүү их халамж тавиад за ингээл явж явах юм бол амьдрал чинь ер нь бас нэг тийм их хэцүү биш юм шиг байгаад байгаа. Тэгээд өнөөдөр би та нарт ийм сонсон подкастаа хуваалцлаа. Та нарын дунд бол маш их сэрсэн ийм одоо мундаг юм үзэл бодолтой хүмүүс бол зөндөө байгаа мэдээж ойлгомжтой. Тэгээ та нар ч гэсэн бас туршлага ингэж бичээрэй. Санал болох зүйл юу вэ? Өөр ямар подкастуудыг та нар сонсдог вэ? Миний хувьд бол хамгийн сүүлийн үед сонссон хамгийн гоё сонирхолтой подкаст энэ байлаа. За ингээд энэ блог ингээд төр өндөрлөө. За нэлээд замбрааг л олчих шиг боллаа. Гэхдээ яах вэ? За бака.